За яагаад би энэ өсвөрийн парламент хөтөлбөрт оролцохыг хүссэн бэ гэхээр өсвөрийн парламент хөтөлбөр маань хууль тогтооцсон парламент гэж яг юу вэ зэрэг мэдээллийг 21 аймаг 9 дүүргийн хүүхдүүд шилдэг хүүхдүүдийг шалгаруулад тэгээд хичээлээ ордог байгаа. Тэрний дагуу бид нар зөвхөн хичээлээ үзэхээс гадна бусад үеийнгийн найзуудаа нөлөөлөөд сурагчид бид нар өөрсдөө нөлөөлөөд одоо чинь манай 1-р улирлын нөлөөллийн ажил нийтдээ тархимын байдлаар 15,000 хүүхдэд нөлөөлж чадсан. Харин цахимын байдлаар болохоор давтагдсан дагавар 300,000 гаруй хүүхдэд нөлөөлж чадсан байгаамаа. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр сурагчид бид нар бие биедээ нөлөөлөөд зөвхөн хөтөлбөрт оролцож байгаа 126 гишүүд л зөвхөн парламентын мэдлэг авахаас гадна тэднийг илүү олон нийтэд түгээсэн тийм үйл ажиллагааг хэрэгжүүлдэгээрээ давуу талтай учраас би өсвөрийн парламент хөтөлбөртөө үнэхээр их оролцохыг хүссэн. Тэгээ ялч өсвөрийн парламент хөтөлбөр маань маш өрсөлдөөнтэй явагддаг. Зарим хүүхдүүд 9-10 дугаар ангидаа бэлдээд 11-р ангидаа ордог ч юм уу маш чадварлаг хүүхдүүд ордог учраас бас хүрээлэлээ тэлэх сайхан найз нөхөдтэй болох зэрэг одоо шалтгаанаар оролцох маш их хүссэн. Парламентын мэдлэг бол иргэн бүрийн мэдэх ёстой мэдлэг. Одоо жишээ нь ерөнхийлөгчөө хэрхэн сонгох, сонгуул яаж явагддаг, хэрхэн бид нэр дэвших, сонгуул төрсөлдөх зэрэг мэдлэг маань иргэн болгоны мэдэх ёстой мэдлэг гэж бид нэр үзэж байгаа. Тийм болохоор бид нэр үүнийг өөртөө сурахаас гадна тэнийгээ бусад одоо шинэ үеийн хүүхдүүд бяцхан дүү нартаа заах зэрэгээр явахыг бас хүсдэг.